Хагасааны өглөө ажил дээр ирж аяг кофе уугаал. За өчигдрийн захиалга юу вэ? Өнөөдрийн захиалга юу вэ? Тийз ми зинэтрэгэл байжсэн чи утасдан дандан аваад ирсэн чи hey bro хаананда юу энэ за энд байна ажил ихтэй чи юу байна? Оо гоё шүү дээ өнөөдөр nice гадаа гарахад уулзах тохиромжтой өдөр байна. За тэгвэл маань яваад очих. Окей. Bye bro. Гэж шууд цүнхээ үүрэл онгоцны буудлын дээр яваад хүрээд ирлээ. За энд ирээл нислэгийн тийз авах юм чи шууд дундаатай аппликейшнаа гаргаад падан дээр Guangzhou-гаас юу өнөөдөр нэг хүн гэж хийсэн чинь шууд нислэгүүд ингээл пад гэж гараад ирчин. Өө яг одоо энэ явах нислэг над тохирох юм байна гэж мөнгөө төлсөн нислэгийн тийз захиалагдлаа. Тийз маань хаачих жоо хайгаа болдгоо гэсэн чи my files дотор нь орцсон ингээ байж идэг юм байна. За окей. Тийзээ захиалсан чинь нэрээ гинт өсчлөө байна гэд ганц бэлэн гом авчирсан. Энийг эдий та. За энэ залуу гомгойд төр амарж явахаар гяста бүхэнд гоё мэдээ дуулга. Юу гэхээр миний зүгээс дундаатай аппликейшнтэй хамтраад 10 сарын 1-ээс 10 сарын 31-ний хооронд Хятадын дотоодын нислэгийг дундаатай аппликейшн дээр захиалсан нийт аялагч нараас нэг аялагчийг сонгоод тэгээд тухайн ниссэн чиглэлийнх нь нислэгийн тийзийн үнийг одоо бэлгэлэхээр болж байгаа өөрийнхөө хувийнхаа зүгээс. Тэгэхээр та бүхэн Хятад руу аялагч байгаа бол дундаатай аппликейшн дээр нислэгийн тийзээ захиалаараа тэгээд хэдүүлээ 11 сар дахиад уулзъя. За баярлалаа. За энэ онгоцны буудлын сандал дээр бол унтаж амарна гэдэг бол худлаа юм байна. Яг хажууд хүн яриад ах шиг сонсогдоод чих шуугаач байгаа юм, ядраач байгаа юм. Нэг хүмүүс юугийнхаа буудалд очиж амрыг. Гисэн шүү юм бодоод онгоц руугаа алхлаа да. За та тэгээд дундаатай аппликейшн дээр тийз авсан ч гэсэн энэ бүртгэлийн ажилтан дээр ирээд бүртгэлээ үзүүлээд пассвортоо өгөөд цаасан ийм тикетээ хэвж авдаг шүү. Тэгээд онгоцны буудал одоо жишээлбэл Guangzhou нэг онгоцны буудалтай Баян гэдэг. Гэхдээ нэг барилга биш чинь T1, T2 гэж байгааг анхаараарай. Терминал 1, терминал 2 гэдэг чинь хоёр өөр барилга, хоёр өөр метроны стейшн буудал байгаа. Тэгэхээр хоёр онгоцны буудал гэж хэлж баг болно. За хөхөд жишээлбэл олон улсын нислэг, дотоодын нислэг гээд хоёр барилга байгаа. Гэхдээ Баятаа гэдэг нэг л онгоцны буудал байдаг шиг санаж байна. Гэх мэт чинь ингээд тэрийг анхаараарай. Манайхан тэрэн дээр айгүй их төөрөлддөг шүү. За 11 цагаас яг энэ евро EFGHG дээр 8-аас 12-ийн хооронд цуслагдсан байна шүү дээ. Oh my god, нислэг маань цуслагдсан байна шүү дээ. Ямар азгүй юм бэ? Найз маань хүлээж байгаа шүү дээ одоо. За өөрийнхөө тийзэнд хамааралтай ийм бүртгэлийн ажилтнууд дээр ирээд тэгээд инженеершээ одоо пассвортоо үзүүлээд таны дундаатай аппликейшн дээр авсан тийз чинь тэдэрт одоо байгаа гэсэн. Тэгээд тэр чинь танд ингээд шууд тэдэртээ хэмлээд өгнө. Тэгэхээр ийм юмд очих хэрэгтэй шүү. Зарим улсууд шууд дундаатай аппликейшн дээр авсан тийзэрээ шууд нисмэ гэж ойлгоод байна шүү. Тийм байхгүй. За нэр мэр үтсэн ийм цаас хийж өгдөг шүү. За тэгээд одоо энэ boarding pass авсан бол юу яа? Одоо гейт нь хийдэг чинь B279 гэж байна. Тэгээд B279-ийг хайна. Тэн дээр байна. За энэ чинээс юм гоё юу авчлаа. Энэ бэлэг амтсан гоё найзууд дээр авч очих бэлэг олдохгүйсэн. Тэгээд орон нутгийн онцлог бүтээгдэхүүн олжлоо. Тэгээд ганц азгүй манай нислэг одоо жоохон хойшилчих. Ийм тохиолдолд ерөнхийдөө зөндөө гардаг. Цаг агаараас болоод хойшлууд одоо цаг агаарыг өдрөдөх боломжгүй. Тэгээд цаг агаар гайгүй бол хойшилж байгаа нисэн. Тэгээд цаг агаар хэрвээ сайжрахгүй бол хойшилж байгаа цуслагддаг байгаа шүү тий. Энэ үл тийж итсэн газартууд юусэн хамаагүй шүү. Тэгэхээр манай онгоцны бод дээр очиод ямар ч хэсэн хойшилсан ч гэсэн цагтаа онгоцны бод дээр очиод тэгээд хүлээж явах хэрэгтэй. Вау, энэ чи хараад Эди Гуччи хүн хамгийн айгүй хэцүү байдаг гэхээр одоо жишээлбэл Guangzhou-гоос Сүхбат руу билет захиад тэгэнгүүтээ 11 гэж буунгуудаа 12:30 ч юм уу Сүхбатоос ирээнлүү билет авцсан гэдэг улсууд Guangzhou-гийн нислэг нь айгүй хойшилждаг. Тэгээ хойшилчаар ч өөрөө ирээний нислэгэндээ сууж амжихаа яагаад ирээний нислэгээ цуцлахаар болдог тий. Тиймэрхүү хэцүү асуудал байдаг шүү. Тэгэхээр одоо яалтаа үлээ дараагийн нислэгийг авахгүй бэ гэж хэлэх хэрэг хэцүү. Яав гэх хэлэг хэцүү юм. Тэнгэрийн байдлыг тааж мэдэх аргагүй тий. За нэг тиймэрхүү юм байдаг шүү манайхаа. За сая B279 дээр суух байсан. B277 гарц руу шилжүүлчлээ. Тэгэхээр сайн харж явах хэрэгтэй. Зөвхөн нэг гарцаараа бас гарна гэсэн зүйл байхгүй. Сайн одоо энэ нөгөө зарлагчин зарлаад хэлж байгаа ямиг англи хятадаар хэлж байгаа. Англиар нь сайн сонсож явах хэрэгтэй. Дээрээс нь бас тэр гарцан дээр байгаа тэмдэглэгээ эдрийг сайн харж явах хэрэгтэй тий. Бүр болохгүй бол хүмүүсээс нь асуух хэрэгтэй. За юу л уучлаа. Тэгээд цаг гаруй яваад тийм гясэрт юм байна. Сонгоцоор дүүрэн гадаад бол. Юу байна уу? За. Амар очижээ.
Монгол төрийн гадаадуудад илдэж штэ. амар гадаад ирчихсэн. Амар. Гадаадууд бүгдээрээ машинтай гэсэн үү? Яа. Би ч гэсэн гадаад анаа үнэсэн гадаад тий. Энэ жолооны үнэхээр аваад ирсэн штэ. Энийг яаж мэдэх вэ гэж бодоод аа. Ингээд шууд машинтай ивэд буугаад машинтай. За яах вэ? Үгүй. Нэрэ бэ. Бэри ингэ. Амьдгүй ядад тэрэг баг шүү. За гой тэрэг биш дээ үгүй. Энийг яаж мэдэх вэ? Жолооны үнэхээр аваад ирсэн. Сая жолооны үнэхээр 10 сар цунгуулсан 10 жилийн ихшлээ тий. Энд чи юу те? Монгол жолооны үнэ болохгүй те? Болохгүй. Одоо улсын жолооны үнэ болохгүй юу? Болохгүй. Ядд зөвхөн Яддаг юм да. Мэдсэн юм шиг ярьчихсан шүү дээ. Чавчсан байгаа те? Бага. Нэг хэрэгчүүд амархан болчих. Думдаа дуу гэдэг аппликейшн гарчихсан. Яа nice. Ганжо юу гэж хийгээд шууд онгоцны хөл дээрээс бидэд аваад өгөөд ирлээ. Тэгээ хоёроо энд өнөөдөр уудас нэг өдөр сайхан амралтын өдөр явж нэг хоёр би уучаад мань орой буцлаа. Думдаа дуу аппликейшн дээрээ шууд онгоц захиалаад орой буцлаа. Энд ямар одоо танаа тонолтой биш мэн одоо төв учруулад яг хөө мань ямар буудал тонолтой биш одоо жоохон хатын үнцүүд үзэх юм байгаа юм гэдэг. Зөндөө байгаа уу? Байгаа юу? За. За. Өдлөө. Хойд юм юм биш үү? Уучрахаар нь мандаа өгч. За. Нүгт хойд. Харъя. Энэ юугаар чичээ. ETC-гээр. Баруун тийш шүү. Бас найзынхаа буйнаар ингэж нэрээ ивэд ирээ шууд машин унаад нэрээ. Сагчаа байна шүү дээ. Тэр боцгоо байх уу? Нэг ганц онцоо шүү дээ үгүй. Маргааш одоо плет авах чинь тэгээд дундаа дугаар аваад явчихна шүү дээ. Тэгвэл ганц соноод явдаг. Өө тэгвэл дундаа дуруу маань яриад буудал асуугаад ивэд гайгүй буудал. Тэгэлтэй үгүй. Пэйж рүү бичээд тэ ивэд би ийм буудал буумаар ийм захын хажууд буудал буумаар байна гэж биччихвэл шууд юу вэ? Дундаа дугаас админ холбогдоод буудал захиалаад. Оо амар юм. Амар хөөхгүй. Тэгээд чи галт тэргээр явахаар бол тэ галт тэрэг чи плетийг захиалаад өгнө. Монголчууд ингээд цаашаа ингээд хятад даяар тэнхэд бол амар болчих штеп. Өстэй амар болчих. Юутны Монгол залуу бужигнуулаад ин гэсэн шийд хэлгүүдээ. Юу юм бэ нүггүй л одоо мань чиний айгийг өгвөл ванж юм бэ нүггүй чи миний айгийг өгвөл. За. Тэгээ юу. Энэ нөгөө GPS-тэй чи юу лээ? GPS баядуунаа загнаад штэ. Хөөш хурдаа итрүүл чинь торгуулсан шүү маргуулсан шүү гэдэг. Найстайгаа уулзаад хоол идчихээ тэгээ явъя гэж бодож ирсэн. Энд бас гадаадууд ихтэй юм байна, гоё юм байна, уур амьсгал гоё, vibe гоё юм те. Тэгэхээр нэг ганц нэг хоны гэж бодоод тэгээ дундаа дугаараа буудал захиалчлаа. Тэгээд нэг ортоо энэ айгуу дажгүй цэвэрхэн буудал байна. Тэгээд энүүгээр ер нь буудал бол түн байна уу, хар мянга байна. Тэгэхээр дундаатай аппликейшн дээр захиалж болохгүй. Гэхдээ дундаагийн одоо пэйж хуудас руу юм уу, WeChat руу нь холбогдоод одоо ивүүд те яг гоё захихаа хажууд одоо буудал захиалмаар байна гэж бичвэл танд ингээд буудыг судлаад захиалаад өгч болно. Одоо энэ 2022 3 онд засвар ихсэн шинэ буудал айгуу дайггүй дээр тамхи татдаггүй өрөө гэж сонгож болно. Тэгээ гадаадууд бол айгуу их юм байна те. Хэрвээ буудал хэрэгтэй бол дундаа дур холбогдороо. Уншааны юу мээр халаалтай эхлээд ирэхтэй орой гоё юм гэдэг. Манай буудал яг энд яг нөгөө ивүүгийн одоо олон улсын зах зээл энд биш үү? Зүгээр яг эсрэг талд нь. Сая наашаа ирэхэд бол машин бариад ирсэн чи яг GPS-ийг хараад тэгээ найзтайгаа нэг яриад тэгээд машин бариад тэгээд ерөөсөө нөгөө яаж ирснээ зарал сансангүй. Тэгээ яг энэ зах нь энэ талд байт юм байна. Өнөөдөр бол ивүүгийн зайсан гарч үзье одоо. Ямар ч энэ сандал дээр жоохон релакс хийгээд ивүүг жоохон ажиглаад явъя. Оо энд Шангрила байсан юм уу? Бага. Шангрилад буух байсан биш үү? За дундадууд дээр яриад шууд буудлаа судлуулад энэ Шангрила дээр шууд бууж болно шүү дээ. Асуудалгүй. Хахаа оролцоо нэг боломжийн хямдхан сэрхэн буудал буяа гэвэл бас тэндэн буудал захиалаад өгч болж байна. За юугийн зайсан дээр ирлээ. Энэ тараа тэр нөгөө охтууд нэм хуучныхаа хаттын оцтой ирэнгүүтээ энд одоо зураг авах бичлэг хийх гэж байна шүү дээ. Шатын тоох уу? Шумууд моноо бидэх юм шиг. Яалцсан. Гараад ирлээ. Хараа энэ том юу вэ? Энд ч юу вэ? Ордон сүм юм уу? Сүмүндээ нав. Энд дээр гах уу? Тэгээ бүр орой дээр нь гар. Орой дээр нь гараад хэдүүлээ юу батыг. Тэр чигээр нь гарна. Алхан дээрээ тавьсан юм шиг ивүүгийн зайшингаас харгана шүү дээ. Вау. Сүм дугуун хуучны барилгууд бас үзэхэд гоё шүү дээ. Нэг юм үг чинь энд хүслээ шигнээд тэнд үлгэх юм гинэ. Баярлалаа. Дундаа дуу. Зайгүй үлгсэн шүү дээ.
Таны нотын ер нь гэдэг шин юм те. Шалнаасаа тааж үртэлдэг та. Тийм зохион байгуулалт гэдэг нь айгүй гоё. Нэг нь уулгам шиг нэг нь хатагч уу. Энэ гадны хотгонууд нь бол үнэн тасархаа юугийн одоо хамгийн гоё байрлал. Хоолны газар руу байв. Сайхан хоол идэв тэгээд нэг ганц хоёр халдвар би уугаад. Нэмэн өрөө явлаа. Яваад барагдахгүй. За энийг аялалтын байв шахаад майхаад. Эцэг нээлээ. Бид нар ч одоо ийм нөгөө Монгол шиг гоё тал нутаг руу гараад суух талбайг болохоор зүгээр энэ байшингийн 7-8 давхар дээр террасан дээр ингээд майхан заахан бариад аялалд явж байгаа юм шиг аваад ич. Эцээс одоо ингээд жимсээ ингээд амтлаш амтлаш өнгөө авчихсан. Hello. Хот болчихлоо. Монголоос гарсан.